Сайн байна уу? Класс цагийн сургуулийн удирдлагын систем дээр багш үнэлгээ хоёрыг хэрхэн оруулах талаар зааваруудыг өргөж байна. Багш өөрийн эрхээр нэвтрэн ороод зүүн талд байрлах журнал зэснэ. Багшийн журнал дэцс рүү орно. Үүссэн дэлгэсний үнэлгээ хоёр дээр даран улаандтай хэсгийг дүүргэнэ. Хичээлийн жилийг сонгоход багшийн заадаг хичээл гарч ирнэ. Үнэлгээ тавих хичээлийг сонгон орж сурагч тус бүрийн үнэлгээний цонхыг бүглэн хадгалахад дүн бүртгэсэн ягаан төлөв чийлжинэ. Дараа нь илгээх товчон дээр дарснаар хянагдаж байгаа улбар шар төлөв чийлжинэ. Ингэснээр дүн сургалтын менежерт илгээгдэх ба үүнийг сургалтын менежер хүлээн авч баталсны дараа хянагдаж байгаа төлөв батлагдсан ногоон төлөв рүү шилжинэ. Танд амжилт хүсье. Класс цагийн